Хичээл 13 сэдв цаг агаар. Энэ хичээл дээрээ бүгдээрээ ирээдүйд цаг үзнэ. Шинэ үг 계절, улирал. Дөрвөн улирал гэвэл 4계절. 봄, хавар, 여름, зун, 가을, намар, 겨울, өвөл. 날씨, цаг агаар. цаг агаартай холбоотой үгнүүдийг харъя. 따뜻하다, дулаахан. 덥다, халуун. 시원하다, сэрүүн. 춥다, хүйтэн. Үүл үгнүүдийг оруулж өгсөн байна. 덥다, туслах. 입다, өмсөх. 잡다, барих. 피, бороо. 비가 오다, бороо орох. Солонгос хэлэнд бороо орохыг бороо ирэх гэж ярьдаг. Цас орохыг бас цас ирэх гэж ярина. Нүн гэдэг нь цас гэсэн үг. Нүний удаа. Тэгээ цас ирж гин, цас орж гинэ гэсэн утгатай. 소나기, 아들 бороо. хүчтэй 아들 бороо. 비 오는 날, бороотой өдөр. Бид нар сүүлийн үед нэг стори ихтэй бороотой өдөр, цастай өдөр гэдэг хийдэг штэ тий. Тэгвэл 비 오는 날 гэвэл бороотой өдөр юм байна л гэсэн үг. 배 тэмдэг нэр. 배 형용사. 맵다, халуун ногоотой. 좁다, нарийн давчуу. 가볍다, хөнгөн. 무겁다, хүнд. 아름답다, үзэсгэлэнтэй, сайхан гэсэн утгатай үг байна. Бэ тэмдэг нэрүүдийг яагаад оруулж өгсөн байгаа вэ гэхээр бүгдээрээ энэ хичээлдэр Бэ дүрмийн бус тэ хувирлыг үзнэ. Тэр хувирал дээр маань энэ Бэ тэмдэг нэрүүд маань хэрэг болно. 불규칙, дүрмийн бус хувирал. 맵다, 춥다, 고맙다 гэх мэт төгссөн дүрмийн бус хувиралтай үгэнд ордог. 입다, 좁다 гэх мэт үйл өгүүд нь дүрмийн хувиралтай үйл үгэндээ орно. Тэгэхээр Бэ дүрмийн бус хувирал гэдэг нь яг юу юм бэ гэхээр дэвсгэр үсгэн. Тэ дэвсгэр үсгэндээ Бтэй байгаа үйл үг болон тэмдэг нэрүүдийн хувирлыг хэлж байгаа. Гэхдээ бүгдээрээ дүрмийн бусаар хувирахгүй. Дүрмийн бус үгийн үндсэнд игшгээр эхэлсэн нөхцөл залгавал Бэ гэгүүлэгч нь үү болж хувирдаг. За мөн тувда буюу туслах гэдэг үйл үгэнд оогоор эхэлсэн нөхцөл залгавал Бэ гэгүүлэгч нь үү болж хувирна гэсэн байна. 춥다, хүүтэн гэсэн үг байна. 춥다. Алийг яг Бэ дүрмийн бус хувирал гэдэг байгаа юм бэ те? Аль нь яг Бэ тэр дүрмийн бус нь юм бэ гэхээр 춥다 буюу хүүтэн гэсэн үг байгаа. Ямар нэгэн нөхцөл залгаж байна. Тэгвэл даага гээл Бэ үлдэж байна те хамгийн сүүлд нь. Тэгэхээр энэ нь ерөөсөө Бэ дүрмийн бус хувирал те. Тэр Бэгээ хэлээд байгаа маа. Тэгвэл Бэ үсэг нь үү болно гэж хэлсэн. Чү үү. За оюу залгасан байна те. Хүүтэн байна гэдэг үг болгох чинь. 추워요. Бэ үсэг нь үү болоод оюу залгасан. Тэгвэл үү маань хураагдаад 추워요. Хүүтэн байна гэсэн үг. 맵다. Бас л Бэ нь үү болно. Тэ дахиад оюуг авчлаа. Гэхдээ бүгдээрээ ямар ч нөхцөл авч болно те. Энэ дээр хамгийн амархан байлгах үгнээс бүгдээрээ оюу буюу одоо цагийнхаа нөхцөлийг авсан. 매워요. халуун ногоотой байна, халуун байна л гэсэн утгатай байна.
тупта. За нөгөө тослох гэдэг үгэн дээр авж ийн. Бэ нь уу болно гэсэн байгаа. Тупта буюу туслах гэдэг үйл үгэн дээрээ эгшгээр хэлсэн нөхцөл залгаж ийн. Тэгвэл бэ нь уу болно гэсэн байгаа. аа юу агаа хурангуулад туваа юу. Тусалдгаа туслана гэсэн утгатай. Тэгвэл өөр нөхцөл авч үзье бүгдээрээ. Ямар үед бэ нь уу болно гэсэн бэлээ? Оогоор эхэлсэн нөхцөл залгуул гэсэн байгаа. Тэгвэл өөр нөхцөл авч үзье. Ирээдүйн цагийн нөхцөл авч үзье. Тупта. Тэгвэл өөр нөхцөл авчаар бэ нь үү үсэг болно шүү. 울거예요. туслах болно гэд одоо үзэх ирээдүйн цагийн нөхцөл байгаа. ипта гэдэг маань өмсөх гэсэн үг. Энэ дээр болохоор дүүрмийн хувирлтай үг. Тэгэхээр бэ нь уу болоод ч юм уу болохгүй гэсэн үг. 입어요. шууд аюугаа залгачна. өмсдөг. 코트를 입어요. пальто өмсдөг. 코트 гэдэг нь гадуур хувцас хөрмийг хэлж байгаа. 김치찌개가 조금 매웠어요. 김치тэй шүл жоохон халуун ногоотой байсан, халуун байсан гэж. Энэ дээр бол яасан байна? 매워 гэд дүрмийн бусаар хувирсан байгаа гэсэн үг шүү. Дараагийн дүрмийг харъя. 어서. тэгээд ингээд аадын дөрвөн зэрэг гэж байгаа. Үйл үг тэмдэг үйл үгийн үндсэнд залгаад учир шалтгааны утгыг илэрхийлдэг. Энэ дүрмээ залгахдаа үгийн үндэс уу ихшгээр төгссөн бол аасо. уу ихшгээс бусад ихшгээр төгссөн бол оосо залгана. Хэрвээ хадаа төгсгөлтэй үйл үг юм уу тэмдэгнэр байх юм бол 해서 болоод хувирчна. 가다, 가서, яваад, 먹다, 먹어서, идээд, 오다, 와서, ирээд. 비가 와서 등산을 안 갔어요. яагаад ууланд гарсангүй? бороо ороод тий. 비가 와서 등산을 안 갔어요. 밥을 많이 먹어서 배불러요. 배불러요 гэдэг маань гэдэс дүүрэх. Гэхдээ цадах утгыг хэлж байгаа. Цадчлаа. яагаад? хоол их идээд тий. 밥을 많이 먹어서 배불러요. гих зэргээр ороод явах нь. ирээдүйн цагийн нөхцөлөө харъя. 읽어예요 гэдэг маань тэгин нингэн тий наагийн дөрвөн зэрэг байх нь ирээдүйн цагийн нөхцөл. Тэгвэл үйл үг болон тэмдэг нэрэнд залгаж болдог. Игшгээр төгссөн үгэнд 읽어예요. Гийгүүлэгчээр төгссөн үйл үгэнд 울거예요 гэд өгөж иргэлнэ. За тэгээд ил гийгүүлэгчээр төгссөн үйл үг байх юм бол 읽어예요가 залгаж хэрэглэнэ. 가다 갈 거예요. явна. явах болно гэсэн утгаар орно. 먹다 먹을 거예요. иднэ, идэх болно гэд ирээдүйн цаг дээр хэлж байна. 지시의 өгүүлбэрүүдээ харъя. 저는 다음 주에 한국에 갈 거예요. би дараа 7 хоногт Солонгос явна. 오늘 저녁에는 비빔밥을 먹을 거예요. өнөөдөр орой хоолнд 비빔밥 буюу Солонгос будаатай хуурга тий иднэ. Нөхцөл маань таамаглах утгыг бас илэрхийлж болдог. Админийн хувьд бол энэ ирээдүйн цагийн нөхцөлийг ашиглахдаа ихэнхдээ бол ингээд таамаглах утгаар нь дандаа ярьдаг. 지원 씨 아마 안 올 거예요. 지원 баг ирэхгүй байхаа. баг тэхгүй байхаа гэд баг гэдэг үгтэй бас маш их ашиглагдана. ярилцлагаа орцгоё. харилцан ярианы сэдэв 공원 цэцэрлэгт хүрээлэн байх нь. 민호 씨 어제 친구랑 한강에서
영화를 봤어요? B. 아, 그럼 오늘은 뭐 할 거예요? B. харилцаа чангаар уншсан гэдэг тэтгэлтэй байна. Дасгал ажил 113 үйл үгэндээ ирээдүйн цагийн нөхцлөө залгаад үзээрэй. Энэ даалгавар өнөөдрийн цаг агаарын тухай бичих гээд үзээрэй. Окей. Зүүр үг нь 도둑이 제발 저리다. хулгайч хүний хөл нь бадаарна. Энэ үг нь хаач очсон мэдлэг чадвар мөхөс доройгоо мэдэж толгой гудаж явна гэсэн утгатай. Монгол ардын зүүр үгээр тайлбарлавал гэмт хүн гэлбэлцэн, дайрч морь дайвалзан гэдэгтэй дүүцүүлж хэрэглэж болно.